За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдөр Улаанбаатараар өвчин жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж. За тэ ялангуяа амин дэмий хэрэглээний талаар зөвлөмж хүргэх гэж байна гэж. Ерөнхийдөө бол энэ халдвар тархалтын энэ үед бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар эхийн хүндрэл, ураг нараа хүндрэлээс сэргийлэх тэдгээрийн тавиланд бол чухал ач холбогдолтой. За ерөн яагаад одоо энэ жирэмсэн үед Улаанбаатар өвчний талаар онцгой анхаарал тавих ёстой вэ гэхээр ерөнхийдөө альва халдварт өвчний явцад бол нөлөөлөх одоо үрэмс бүлгийн хүмүүс гэдэгт бол жирэмсэн эмэгтэйчүүд, няраа явагдууд, за дархлаа султаа өвчтөн гэдээ маш олон хүмүүс хамаардаг. За энүүгээрээ бол юу вэ гэхээр үрэмс бүлгийн одоо энэ жирэмсэн эмэгтэйчүүд бол төрсөн эхчүүд одоо ураг дөнгөж сүрсэн яриад бол маш их олон эрсдлийг дагуулдаг учраас энэ онцгой анхаарал тавьдаг үрэмс бүлгийн хүмүүст хамаарагдана. За жирэмсний явцад одоо учир нь бол эмэгтэй бие махбодод үүсэх физиологийн маш олон өөрчлөлтүүд бүхий л эргэтэн тогтолцоонд бол маш олон өөрчлөлтүүд үүсдэг. Хоол тэжээлийн хэрэглээ, амин дэмий эрдэсийн хэрэглээ бол нэмэгддэг. Ялангуяа одоо энэ үүсэж байгаа удаан хугацааны туршид явагдаж байгаа физиологийн өөрчлөлтүүд нь бол аливаа халдварт өртөмтгий болохоос гадна өвдсөн үедээ хүндрэх, ураг нараад халдварлаж тэдэнд ноцтой хүндрэл үүсгэх, эцсийн шатанд одоо эндэгдэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. За тэгээ Улаанбаатар өвчин ихэд бол ямар хүндрэлийг дагуулах вэ гэхээр хэрвээ одоо Улаанбаатараар өвдөх юм бол уушигны хатгаа, нүдний салс, дунд чихний өрөвсөл, мэдрэлийн хүндрэл одоо тохиолддог бол урагт бол аяндаа зулбах, дутуу төрөх, эхийн эвлээд байгаа ураг амьгүй болох, ургийн өсөлт саадах. За төрөх явцад бол няраад бол төрөлхийн Улаанбаатарны халдвартай, ураг төрөлхийн одоо уушигны хатгаатай төрөх эндээсээ олж эндх ийм хүндрэлүүд бол давмгаа гардаг байна. За тэгээ ялангуяа дархлаажуулалтанд хамрагдаагүй эсвэл бүрэн бус хамрагдсан дархлаа суларсан зэрэг нь бол өвчин хүндрэх эрсдэл өндөртэй байна. За та бүхэнд энэ мэдээллийг хүргэхийн тулд олон судалгаануудаас үзэж байхад ерөнхийдөө бол одоо олон удирдамжинд ялангуяа Америк их барих эмэгтэйчүүдийн холбооны удирдамжинд 1957 оноос төрсэн насанд хүрэгчдийг бол одоо жирэмсэн эмэгтэйчүүдийг одоо дор хаяж нэг удаагийн одоо дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай байна гэдэг. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр дархлаачлалтанд хамрагдсан ч гэсэн бол энэ дархлаа бол 10-аас 15 жил тутамд бол суларч идэг гэсэн. За өөрөөр хэлэхэд бас их судалгаагаар бол Киргизийн одоо 16-аас 20 онд бол энэ одоо халдварт тархсантай холбоотой судалгаанаас бол нийт халдварт өртөгссөн бол 48.2% нь бол дархлаа хийлгсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварт өртсөн ийм судалгаа байгаад байгаа. За тэгээ энэ дээр бол юу вэ гэхээр хэдийгээр одоо энэ дархлаажуулалт хийлгсэн тодорхойгүй хүмүүст одоо Улаанбаатарны өвчнөөр халдвар авахд бол маш олон хүндрэлүүд байдгийг олон судалгаагаар гарсан. За up-to-date судалгаанаас үзэх юм бол жирэмсэн эмэгтэйчүүдэд Улаанбаатараар хүндэрснээр бол 60% нь бол хоол босруулах замын хүндрэлүүд, ялангуяа гүйлгэх, 40% нь уушигны хатгаа, 5% нь бол энцефалитаар хүндэрсэн байна гэд. За эхийн эндэгдэл бол хоёр дахь халдвараар 12% тохиолдсон байна гэсэн судалгаа байна. 2023 оны одоо Европын холбоонд тархсан Улаанбаатарны тархалтын үед бол эхийн эндэгдэл 4.8% тай, жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулах юм бол уушигны хатгаа 2.4 дахин, дунд чихний өрөвсөл 4 дахин их. За жирэмсний эрт хугацаанд өвдөх юм бол аяндаа зулбах, ураг амьгүй болох эрсдэл 13.4% тай, дутуу төрөл төрсөн одоо бол ерөнхий хуамын дундчаас бол 25%-аар их буюу 5-аас 15% тохиолдож байна гэсэн ийм судалгаанууд гарсан байна. За энэ өөр бас нэг судалгаагаар өөрөөр хэлэх юм бол Киргиз улс бол манай улстай ойрхон байгаль орчин цаг уур идж байгаа хоол тэжээлээрээ ойролцоо байдаг. Энэ Киргиз улсад бол 16-аас 20 онд хийгдсэн Улаанбаатарны судалгааг бол их дэлгэрэнгүй хийсэн байна. За энэ судалгаан дээр бол жирэмсэн эмэгтэйчүүдэд ойролцоогоор 70.4% нь бол одоо ноцтой одоо хүндрэл үүссэн байна. За бүх эмэгтэйчүүд бол ерөнхийдөө бол ерөнхий хордгын шинж тэмдгүүд илэрсэн. Гэхдээ энэ одоо судалгаанаас үзэх юм бол ковидын одоо яг атипичны хэлбэрийн одоо илрэл бас байх магадлалтай байна гэж. За ялангуяа энэ дээр салах юм бол одоо нөгөө ковидын үед үндсэндээ илэрдэг өндөр халууралт бол 48.1% нь, гэрлээ сайх, нүднээс улимсгойжох, нүдний конъюнктивит болох зэрэг хүндрэл бол 48.2% нь, хоол босруулах замын өөрчлөлт 26.1% нь, уушигны хатгаа 14%, дунд чихний өрөвсөл 4.4% тохиолдсон байна. Ийм судалгаанууд байгаа учраас бид нар бол одоо өөрсдийнхөө хянаж байгаа буюу жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ халдварын тохиолдож болох хүндрэл, хүлээгдэж байгаа хүндрэлийн талаар сайн тайлбарлаж, ойлгуулж, хүндрэлээ сэргийлэх арга хэмжээ авахт нь бол одоо туслах хэрэгтэй гэж. За ер нь одоо нэгэнтээ одоо энэ халдвар тархалт игдэх юм бол жирэмсэн эмэгтэйчүүдийг Улаанбаатарны халдвараас хэрхэн сэргийлэх вэ гэж. За нэгдүгээрт бол
халдвараас сэргийлэх нийтлэг зарчмуудыг баримтлах ёстой. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг ламны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон хүнтэй газарт халдвартай бүсэд очихгүй байх талаар бол зөвлөгөө өгөх хэрэгтэй. За хоёр дахь асуудал бол дархлаажуулалтын асуудал байгаа. Угаасаа жирэмсэн үед бол дархлаажуулалтын асуудлыг хийхэд бол төвөгтэй. Ер нь одоо олон улсад бол дархлаажуулалтыг ялангуяа амьд вакцин одоо жишээлх юм бол сүрээ, шар чичрэг одоо энэ улаан бурхан, улаануудын вакциныг бол жирэмсэн үед бол хэрэглэхгүй гэсэн заалттай байдаг. За гэхдээ энд одоо юуг заасан бэ гэхээр хэдийгээр бол улаан бурханы вакцин болон улаан бурхан амьд одоо энэ вирус нь бол урагт бол гач хөгжил үүсгэх эрсдэлгүй гэдэг судалгаанууд олон байдаг. Тийм учраас бол жирэмсэн үе санамсаргүйгээр улаан бурхны эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан байх юм бол та бүхэн энд бол эмэгтэйчүүд тайлбарлахдаа заавал одоо жирэмслэлтийг таслах заалт болохгүй шүү гэдэг талаас нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Яг бол 2017 оны одоо халдварын тархалтын үед бол маш олон жирэмсэн эхний 3 сардаа бол койр улаан бурхан гэдэг шалтгаанаар бол жирэмслэлтэд таслуулсан байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар онцгой анхаарах хэрэгтэй. За төрсний дараа бол энэ вакциныг бол дөнгөж төрсний дараа шууд хийх боломжтой. За вакцин бол хүүхний сүгээр дамждаггүй учраас аюулгүй сөрөг нөлөөгүй учраас бол хүүхэд төрсний дараагаар бол бас хийх боломжтой, хүүхдээ хөвгүүлэх боломжтой. За ер нь бол хамгийн чухал юм бол одоо тархалт болоогүй. Энэ тархалт болохоос өмнө жирэмслэгээс одоо биднэрт бол хамгийн чухал асуудал юу вэ? Жирэмслэгээс өмнөх тусламж үйлчилгээ гэж байдаг. Тэгээ жирэмслэх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд бол энэ эсрэг биеийг тодорхойлж хэрэг сөрөг байх юм бол аль болохоор бол богино хугацаанд дархлаажуулалтанд хамрагдах хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ дархлаажуулалтыг хийснээс хойш 3-4-7 хоногийн дараагаар бол жирэмслэхэд бол халдвар одоо өвчлөх магадлал бол эрс буурна гэж үзэж байгаа. За тэгэхээр вакцин амьд вакцин хийх боломжгүй байгаа учраас энэ дархалтын үед өртөлтөнд өртсөн энэ жирэмсэн эмэгтэйчүүдэд яад урьдчилан сэргийлт хийх вэ гэж. Жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалт хийгдээгүй эсвэл тодорхойгүй өмнө нь өвдөж байгаагүй ийм тохиолдолд бол өртөлтийн дараах сэргийлт хийхийг бол олон улс зөвлөж байгаа. За энэ дээр бол өртөлтийн дараах сэргийлтэнд бол амин дэм болон хүний иммун глобулиныг тарих гэсэн хоёр өртөлтийн дараах сэргийлтийг хийж байна. За энэ дээр бол иммуноглобулин бол бас өртөг өндөртэй бид нар хэрвээ одоо боломж олдох юм бол энэ дархлаа тогтцгүй тодорхойгүй эмэгтэйчүүд бол жирэмсэн үедээ халдварт өртсөний дараа 72 цагаас 6 хоногийн дотор одоо 0.25 мл кг жингээр нь бодоод буюу 15 мл-ээс одоо хэтрэхгүйгээр булчинд нь одоо тарьж идэвхгүй дархлаажуулалтыг хийнэ. За яагаад гэх юм бол вакцин хийх боломжгүй учраас. За энэ өөрөө яаж байгаа вэ гэхээр тэр халдварын эрчийг сулруулж байгаа болохоос бол халдвараас сэргийлэхгүй гэж. За эмэгтэйг бол төрхөөс өмнө одоо яг төрхийнхөө өмнө 7 хоногийн өмнө эсвэл төрсний дараа 7 хоногийн дотор одоо халдвар авч өвдсөн байх юм бол одоо няраад нь болон эхчүүдэд одоо идэвхгүй дархлаажуулалтыг хийнэ гэж зөвлөсөн байна. За эмэн дэмийн хэрэглээний талаар бол одоо маш их ярьж байгаа. Ерөнхийдөө бол 1932 онд Английн одоо Жозеф гэдэг эрдэмтэн бол эмэн дэм бол үнэхээр уушгины одоо энэ хатгаа койрын хүндрэлээс сэргийлдэг болохыг нотлсноос хойш маш олон судалгаануудаар бол эмэн дэмийн хэрэгцээ бол ач холбогдолтой гэдгийг үзсэн. Ер нь эмэн дэм дутагдaltaй байх нь энэ өвчнийг хөндрүүлэх, эмнэлэг твтэх удааг удаашруулах, өвчний явцыг удаашруулах, эндэгдэл үүсэх эрсдлийг бол нэмэгдүүлдэг гэсэн судалгаанууд байгаад байгаа. За тэгээд бид нар бол яагаад одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ эмэн дэмийн хэрэглээний талаар бол онцолж байна гэдэг. За ялангуяа одоо хүүхэд насан туршидод бол амин дэмийг өндөр тунгаар хэрэглэдэг. Тэгэхээр биднэрт бол амин дэмийг яаж хэрэглэх боломжтой вэ гэдэг талаар та бүхэн зөвлөгөө өгч байгаа. За ер нь бол дэлхий дээр бол хүн амын дунд бол амин дэмийн тархалт бол 15-20% бага байна. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд бол нийт амин дэмийн дутагдал эрдэсийн дутагдaltaй байгаа. За тэрнээс гадна бол амин дэмийн хэрэгцээ бол жирэмсэн эмэгтэйчүүдэд 10-20% нэмэгддэг. Энэ бол их тоо. Тэгээ ялангуяа ийм учраас бол хэвийн жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулах юм бол хоногт хэрэглэж байгаа эмэн дэм бол өндөр тунтай. Өөрөөр хэлэх юм бол 800 микрограмм буюу хамгийн дээд тун нь бол 3000 микрограмм. Өөрөөр хэлэх юм бол олон улсын нэгжээр үзэх юм бол дээдл нь 100000 олон улсын нэгжийг одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэж болно гэсэн ийм зөвлөмжүүд байна. За энэ нь бол дангаараа бол хоол хүнсээр авахд бол боломжгүй хүндрэлтэй. Тийм учраас бид нар бол нэмэлтээр авах шаардлагатай. Ялангуяа одоо энэ халдварын тархалтын өндөр тархалтай байгаа үед бол энийг анхаарах хэрэгтэй байна. За жирэмсэн үед өөрөө эмдэм өөрөө ямар ач холбогдолтой вэ гэхээр ургийн өсөлт хөгжилт, эд эсийн ялгаран хөгжил, ургийн одоо эхийн болов бодисын солилцоо дархлаажилт нь маш чухал ач холбогдолтой. Одоо Финлянд хийсэн маш том судалгаагаар эмдэмийн дутагдал бол жирэмсэн урагт бол төрөлхийн
одоо уушгины хөгжлийн дутмагшил, төрөлхийн астмтай төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн юм судалгаа байгаад байгаа. За бид нар бол одоо яг энэ үед бол бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд АМД-ийн нөөцийг бол тодорхойл гэсэн зөвлөмж байдгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар бол АМД-ийг тодорхойлох юм бол 0 одоо 20 нанограмм децилитр буюу одоо байх юм бол дунд зэргийн дутагдaltaй. За 10 нанограмм децилитрээс бага байх юм бол хүн зэргийн дутагдaltaй гэж та бүхэнд дүгнж олно. За тэгээ яагаад ер нь АМД-ийн дутагдал жирэмсэн эмэгтэйчүүдэд одоо байх боломжтой вэ гэхээр нэгдүгürt бол ургийн одоо өсөлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой одоо умаа томор цусан жигсэж байгаатай холбоотой ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард бол илүү их дутагддаг. За аминдын бол бас илгэнд нөөцлөгдөж идэг. Гэтэл бол манай жирэмсэн эмэгтэйчүүдийн дотор бол илгэний эмгэг Б, С вирусын халдвартай байх магадлал өндөртэй. За ийм тохиолдолд бол АМД дутагдaltaй байна. За үүнээс гадна бол манай 2017 онд хүн амын дунд хоолт хичээлийн судалгаа хийхэд бол нийтдээ ер нь бол хүн амын дунд бол 70 орчим хувинд АМД-ийн дутагдaltaй буюу нөөц багтаа гэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр энэ хүүхэд наснаасаа бол насанд хүрслээ бол энэ дутагдлыг нөхөөгүй байх юм бол одоо архаг дутагдaltaй байх магадлалтай. За хоол хүнсэндээ бол одоо энэ АМД-ийн нөөцийг баг хэрэглэх. Өөрөөр хэлэх юм бол хамгийн их баялаг байдаг нь бол элэг байдаг. За ер нь бол өдөртөө нэг 100 г элэг идэхэд бол ойролцоогоор 7000 олон улсын нэгж одоо аминдим агуулгадаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр бид нар хүмүүсийн хоол тэжээлийн судалгаагаар бол одоо ийм хүнс хэрэгэлдэг билүү элэг одоо өөх, өндөг, сүү, өндөг за одоо шар луун, ногоо ургамал гээд одоо манай хүн амын хооллолтын бүтэц бол нэг алдаатай, өөрчлөлттэй байдаг учраас дутагдaltaй байх өндөр магадлалтай. Гэхдээ та бүхэн бас одоо юг ойлгох ёстой вэ гэхээр жирэмсэн үед бол АМД-ийг хэтрүүлэх юм бол ураг хордуулах, ургийн төрөлтийн одоо төв мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны гаж хөгжил, ялангуяа төрөлхийн одоо АМД-ийн эхтлийн гаж хөгжилтэй үг төрөх магадлалтай байгаа учраас энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. За жирэмсний эхний 3 сард бол АМД-ийн өндөр тунгаар хэрэглэхийг бол зөвлөдгөө байна гэдэг. За энэ зөвлөмж бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө 2013 оны удирдамжинд юу гэж заасан бэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд бол АМД-ийг тогтмол хэрэглэхийг бол зөвлөөгүй. За ерөнхийдөө бол хараа муутай тийм орчинд амьдардаг эсвэл бол илэрхий одоо АМД-ийн дутагдaltaй бол бид нар хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэхдээ одоо энэ улаан бурхны халдварын үед өвчний явцыг хүндрүүлэхээс явцыг одоо өвчин үргэлжлэх хугацааг богиносгох, шинж тэмдгийг бууруулах, цаашлаад эндэгдээ сэргийлэхийн тулд бол АМД-ийг бол хэрэглэж болно гэсэн зөвлөмжүүд гарсан байгаа. За ялангуяа үүнээс гадна аминдимээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй байна. Яг одоогийн зөвлөмжөөр бол дархлаа султаа, аминдимийн дутагдaltaй, нүдний хүндрэлээ сэргийлэх, халдвар цаашдаа амжирхаа сэргийлэхийн тулд одоо зайлшгүй аминдимийг хэрэглэе гэсэн зөвлөмж байна. Гэхдээ би түрүү хэлсэн эхний 3 сард бол хэрэглэхгүй гэж. Тэгэхээр жирэмсний 3 сар буюу 12-7 хоногтоос хойш жирэмсэн эмэгтэйчүүдэд 10,000 олон улсын нэгжийг хоногт нэг удаа, эсвэл бол 7 хоногт 25,000 олон улсын нэгжээр нэг удаа нийтдээ 12-7 хоног хэрэглэхийг зөвлөж байгаа гэж. Ер нь бол одоо ээж нарт одоо гэр бүлийнхэнд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд АМД-ийн 10,000-аар ууж байгаа тохиолдолд урагт бол гаж хөгжил үүсэх эрсдэлгүй гэдэг нь олон судалгаагаар батлагдсан учраас аюулгүй хэрэглэж болно гэсэн юм зөвлөмжүүдийг өгөх хэрэгтэй. За улаан бурхан өвчний с жигтэй эсвэл батлагдсан жирэмсэн эмэгтэйчүүдэд ерөнхийдөө ямар арга хэмжээ авах вэ гэхээр өөрөө энэ бол жирэмсэн эмэгтэйчүүд эмчилгээний асуудал төвөгтэй байдаг. Гэхдээ улаан бурхан жирэмсэнд одоо тохиолдсон үед бол яг одоо улаан бурханыг өвчилж сэргийлэх эмчилгээ одоо өвөрмөц одоо эмчилгээ байхгүй яг л тэр журмын дагуу эмчилнэ. За онцлог нь бол жирэмсэн эмэгтэйчүүд бол гэрээр хянахгүй улаан бурхны с жигтэй эсвэл онш батлагдсан тохиолдолд бол жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал эмнэлэг твтэж эмчлүүлнэ гэсэн заавартай байгаа. За улаан бурхны их барихын бус хүндрэл гэдэг одоо ялангуяа тэр уушгины болон дунд чихний өрөвсөг гэх бусад хүндрэлүүд одоо үүсэн тохиолдолд бол тухайн хүндрэлийг эмчлэх удирдамжийн дагуу эмчилж байгаа. Их барихтай холбоотой асуудал яаралтай төрүүлэх жирэмсэн таслах шийдвэрээр бол удирдамжийнхаа дагуу жирэмсэл төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй болон бусад Монгол улсад хэрэгжиж байгаа удирдамжийн дагуу тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. За ерөнхийдөө бол бас хэрвээ улаан бурхны халдвар авсан тохиолдолд бид нар тусгаарлалтыг яаж хийх вэ гэхээр нэгэнтээ халдварын с жигтэй буюу онш батлагдсан тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал тусгаарлана. За их нь одоо өвцөн урагт нь халдвар үүсээгүй богино хугацаанд төрсөн байх юм бол их хүүхд хоёрыг тусгаарлана. Хэрвээ хүүхд нь одоо халдвар дамжсан гэж үүсэх юм бол их хүүхд хоёрыг хамттанд байлгаад за тэгээд бол хөхөөр хооллохыг бол зөвлөнө. Хөхний сүүгээр дамжих эрсдэл багтай гэж үздэг учраас за та бүхэн тэгээ энэхүү зөвлөмжийг бол өөрсдийнхөө үзэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд одоо зөвлөгөө болгож хэрэглээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.